За сайн байна уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. За эмээгийн зээ нэртэй нэгсэн үсний зүйлтнүүд. За энэ үснийхаа зүйлтийг ингээд обрчкондоо хийгээд обрчкоо гоё болгочих болно. Өөргөвчөндөө цүнхнийхаа хойдол энтерт одоо тэмдэг тавиад энэ эрдцэнтэй болохоор ингээд эрдцэн нэр нь хийгээд ороогоод ингээд хэрэглэж болно. Бал мал үзэгнтэй хой талд нь ороогоод хийцэн ч болно шүү дээ. Энийг ингээд эрдцэнтэй болохоор. За бас энэ зүйлтэй цүгэндээ байж хахад одоо ялангуяа уут мууттай юм задлаад идэж барих юм бол ууттай задлж идсэн юмныхаа амын боож олно энэгээрээ. Голцоо юм цэцэг ойсон. Хөх тахтай юм аюух нэгтэг байсан. Тэгээд тэр хоббигоос сэргээгээд ингээд зээ нартай өсний зүйлтнүүд хийсэн. Энд чинь болохоор хүзөөний зүйлт хийсэн. Хүзөөний зүйлт нь өвөл ялангуяа хүзөөнөөс дулаах нь янз бүрийн төмөр мөмөр тэгэл шилмэл ховцор юм зөөх дуртай гоёх гот. Тийм болохоор зэрэг энийг ингээд ноос утас болохоор арай дулаахан гэдэг ингээд ийм хүзөөний зүйлт хийсэн. Энэ арай нэмхэн одоо их хүйтэн биш байвал яах вэ? Зөвх зүгээр юм уу гэд эндээ ингээд цэцгэндээ энэ гоцоогоо хийгээд тэгээд ингээд зүйлт одоо энд гоцоогоо хийцэн байна энэ хараа. Хамгийн үзүүрхэ цэцгэнд энэ гоцоогоо хийгээл тэгэл ингээд зүйлчтэй олчихно янз бүрийн төмөр төгжөө мөгжөө ихгүй. Энд бас тэгж хийвэл болох байсан би энд ингээд төмөр төгжөө хийцэн жаагаацгүй. За тэгээд эмээ одоо энэ хоббигоо нэгтгэх хоббигоо сэргээгээд далайн эрэг дээр өвөл одоо ингээд юм нэхээ сууж игээд ингээд нэгтгэх хоббигоо сэргээгээд эмээ эхний удаадаа ийм хүсний зүйлд юм боодог зүйлтнүүд хийлээ. За дараагийн удаа шогоо юм хийн. За эмээ энэ чи тавчгнууд хийсэн. Тавчгаа сайхан угаагаад одоо хатах га тавьсан байгаа байтал нь ийм тавчгнууд ингээ хийсэн байгаа. За тэгээд эхний удаа хийж байгаа болохоор бас жоохон туршлага муутайхан хийсэн. Гэхдээ дараагийн удаа бүр гоё хийндэ гэж бодож сууж байна. Энийг болохоор бас ингээд татаа төгжчихдэг хийсэн. Энэ хоёр талынх нь энээс нэг хоёр тийш нь татахаар ингээд үдэгт чинь односонд өвдөөстэй маягтай. Ийм тавчгнууд хийсэн байна. За тэгээд өшөө гоё юм хийхээрээ хүүхдүүдтэй өшөө гоё юм эмээ хоббигаа сэргээгээд нэхэндээгээ бодож сууж. За та бүхэн сонирхож байвал эмээтэйгээ зэрэгцээд нэхэж болно ш. За тэр баяр.